Сайн бацгаана манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр маш сонирхолтой сэдвийн талаар ярих байгаа. За энэ нь юу вэ гэхээр TikTok дээр маш од болоод байгаа хайр дурлал буюу эрэгтэй эмэгтэй хүн бие биендээ татагддаг тэр энергийн онол байгаа. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн одоо хар муур шиг тэр муурын энергийг өөрөөсөө гаргаснараа relationship нь аз жаргалтай байдаг гэж үздэг юм байна. Жишээлбэл энэ бичлэг дээр энэ эмэгтэй яагаад эмэгтэй хүн Golden Retriever-ийн энергийг гаргахаар дандаа relationship нь бүтлгүй байдаг вэ гэдгийг оддоо дээр жишээ авч харуулсан. Жишээлбэл одоо та нарт харуулж байгаа эдгээр эмэгтэй дандаа өөрөөсөө хар муурын энергийг гаргаад өөрөөсөө эдгээр залуучуудыг маш сайн гүйлгдэг ийм эмэгтэй. За жишээлбэл Rihanna айгу аз жаргалтай байгаа. Нөхөр нь болохоор тэр Golden Retriever-ийн энергийг гаргадаг. Гэхдээ өмнөх relationship-ийн Drake болохоор хар муурын энергийг гаргадаг байсан болохоор энэ relationship ерөөсөө бүтээгүй. Одоо жишээлбэл энэ хоёр хос дээр ч гэсэн энэ эмэгтэй нь тэр Golden Retriever-ийн энергийг гаргаж ирсэн болохоор энэ relationship ерөөсөө бүтээгүй. Тэгээ юуны түрүүнд би яагаад энэ бичлэгийг үнэхээр хийхийг хүссэн бэ гэх юм бол надад миний нэг followers над руу асуулт асуугаад мессеж бичсэн байсан. Тэгээ мессежийн юу гэж бичсэн байсан бэ гэхээр нэг удаа болцсон залуу нь өөртөө одоо унтах шууд хүсэл тавьсан гинэ. Тэр үед эвгүй санагдаа татгалцсан. Яагаад гэвэл тэр охин эмэгтэй хувьд ч гэсэн маш үн цэнтэй байхыг хүссэн. Тэр үйл явдлаас хойш тэр залуу нь өөртөө харьцаа болцсон чинь өөрт нь жоохон тийм харамсах мэдрэмж төрөөд байна гэж тэгжсэн. Юуны түрүүнд бол би энэ охиноор үнэхээр их бахархаж гин. Ягаад гэвэл үнэхээр өөрийнхөө үн цэнийг хадгалаад үн цэнтэй байж чадсан байна. Тэгээ бас би зөндөө олон одоо YouTube дээр үн цэнтэй бай гэд бичлэг оруулдаг. Тэгээ яг энэ бичлэгийн маань үр дүн гарч ирж байгаа юм шиг санагдаж байна. Энэ охинд миний хэлэх бол чи үнэхээр зөв үйлдэлээ хийсэн. За магадгүй те чи өөрт чинь харамсах сэтгэл төрөөд байх юм бол хэрвээ чи тэр үедээ тэр хүнд зөвшөөрөөд унтсан байсан бол чи үн цэнэ алдаад тэр хүн угаасаа чамтай харьцаа болох байсан. Чи өөрийгөө бусдыг дандаа араасаа гүйлгдэг, нууцлагдмал те маш тайван тэр татдаг энергитэй хар муур гэж бодох хэрэгтэй. Харин чи өөрийнхөө араас гүйлгэж байгаа залуучуудыг юугээр төсөөлж бодох вэ гэхээр Golden Retriever буюу амар хөрхийн нэг шаргал нохоо байдаг штэ. Яг тэр нохоо ингээд юмны араас гүүгээд ингээд итгэвтэй гүдэг шиг яг тийм байдлаар одоо төсөөлнө. Би ингээд нохоо муураар жишээ аваад байгаа нь жоохон сонс хүсэгдэж магадгүй. Гэтэ та нар дууслан сайн сонсоорой. Golden Retriever-ийн энэ энергийг одоо masculine energy гэж бодож болно. Ягаад гэвэл одоо энэ нохооны төрөлхийн зан чанар нь ямар нэгэн зүйлийн араас гүүгээтэй эзэндээ таалагдах гэж маш их хичээгээд тэмцснээрээ нэг зүйлийг аваад тэрэн зүгээр л өөрт нь маш гоё мэдрэмжийг өгдөг. Эрэгтэй хүмүүсийг ч гэсэн бодоод үзтээ ямар нэгэн зүйлийн араас туулаад тэмцээд хүчээрээ авч чадсанараа түүгээрээ маш их бахархдаг. Жишээлбэл би нэг хэдэн өдрийн өмнө жижигхэн нэг юм reelийг үзчихсэн байхгүй юу? Та нар бүгдээрээ Rain тэгээ Kim Tae-Hee хоёрыг мэдэх бах бараг Солонгосын хамгийн хөөрхөн хос гэж болохоор гайхалтай хос. Бичлэг дээр болохоор яаж Rain тэр Kim Tae-Heeг өөрийн эхнэрээ болгосноо ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн чи юу гэж ярьсан бэ гэхээр Kim Tae-Hee рүү залгаад цуг хоол идэхүү, инхүү тэхүүгээд аягүй их залгадаг байсан. Тэр үед Kim Tae-Hee болохоор яагаад надтай хоол идэх гээд байгаа шаардлагагүй хаа гэж байн гуцын тасалчдаг байсан гинэ. Зөндөө олон удаа тэгэж өөрт нь татгалзаж ирсэн. Тэр үед Rain амар өөрт нь сонь санагдчихсан гинэ. Яагаад гэвэл Rain чинь бас амар тийм cool, ер нь хүмүүс татгаар аягүй гоё залуу штэ. Бас нэр төртэй бүх юм нь байгаа. Гэхдээ ерөөсөө учрыг ойлгохгүй байсан ч гэсэн Rain ерөөсөө тэр эмэгтэйд бууж өгөөгүй гинэ. Тэг би цэрэгт явах чинь чи ядаж явах юм аа чи надтай дахиад хоолнд орчлох уу ганцхан удаа уулзаж болох уу гэж уцаар ярьсаар байгаад уулзаад дэйтэнд яваа. Тэгээд бараг те жил гаранг зарцуулж байж өөрийн эхнэрээ болгоод авцсан одоо маш гоё гэр бүлийг бүтээгээд хоёр хөөрхөн охинтой амьдарч байгаа гэсэн. Би та нар энэ бичлэгийг харах юм бол те Rain чинь бас зөндөө олон нэр төртэй жүжигчин дуучин мундаг залуу штэ. Энэ залуу дэлхийд даяар хүн болгон те би яаж энэ эмэгтэйн араас гүүж зүтгэж байж өөрийн эхнэрээ болгож авсан бэ гэдгээ бахархаад одоо яриад байж байгаа. Гэтэ та нар бодоод үзтээ хизээч эмэгтэй хүн ямар ч эмэгтэй хүн те би маш их хичээгээд би гоё эмэгтэй байснараа би өдөр шөнөгүй залгасаар байгаад энэ залууг өөрийнхөө нөхөр болгоод аваад суудсан гэж
ярьдаггүй. Тэгээ тийм зүйл ярьснараа ч гэсэн эмэгтэй хүн өөрийгөө гоёор мэдрэхгүй, ерөөсөө барахдаггүй. Тэгэхээр энэ нь зүгээр л тэгээ бидний эмэгтэйлэг энерги, эрэгтэйлэг энергийн асуудал. Бүгдээрээ хэрхэн энэ араасаа гүйлгдэг хар муурын энергийг өөрийнхөө бие дээр биежүүлэх вэ гэдэг талаар ярилцгаая. Хэрвээ чи араасаа гүйлгдэг тэр хар муур байхыг хүсэж байх юм бол чи ерөөсөө тэр Golden Retriever-ийн гаргадаг зан араншинг ерөөсөө гаргаж болохгүй. За энэ Golden Retriever нохоо ямар зан гаргадаг вүлээ та нар угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. Суу гэвэл суугаад, бос гэвэл босоод, гүү гэвэл гүүгээ дандаа айгүй тийм хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Бид одоо өөрийнх нь амьдрал бүх юм зүгээр л эзэнтэй нь холбоотой. Эзэн аз жаргалтай байх юм бол аз жаргалтай байна. Эзэн ууртай байх юм бол ууртай байна. Найз залуу чинь чам руу мессеж чигөөлөө, чи над руу мессеж бичсэнгүү, чи тгийг болохоор би гунигтай байна, ууртай байна. Чи тэгсэн болохоор би аз жаргалтай байна. Чи тэгж хийсэн болохоор гоё юм. Гэх мэт жишээний хар мурын энерги нь ямар энерги байдаг гэх юм бол өөрийнхөө хин гэдгээ мэднэ. Чи ерөөсөө бүхэл бүтэн хинч чамааг бүрэлдүүлэхгүй. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдох юм бол мэдээж чи тэр хүнтэй тайван ярилцсан. Гэхдээ чи ерөөсөө хашрахгүй. Ярилцаа тэр хүнийг эхлээд анзаараад харна. Хэрвээ үнэхээр тэр хүн алдаагаа засаж чадахгүй, дандаа чам тэгж ханддаг байх юм бол тэр хармуур зүгээр өөрийнхөө амьдралыг бодоод тэндээс алхаж явна. Дараагийн бусдыг араасаа гүйлгдэг хар мурын энерги нь юу вэ гэх юм бол эрэгтэй хүнд өөрийнх нь араас гүөх тэр зайг олгодог байх хэрэгтэй. Хэрвээ чи тэр хүнд ерөөсөө чам руу гүөх зайг олохгүй хоёлаа уулзъя л та, тэнцээ уулзъя л та, тгийл та, ингээл та гэд дандаа тийм байдаг байх юм бол чи тэр хүнд өөрлөв чинь гүйж чам руу тэмцэх зай завсрыг ерөөсөө олохгүй байна гэсэн үг. Жишээлбэл та нар муурыг бодоод үзтээ. Мууранд заавал хүн ч юм уу орчин тойрон заавал ямар нэгэн хүмүүс хүрээлээд байх шаардлагагүй. Яагаад гэвэл муур нь өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн амьдралтай зүгээр ингээд өөрөө байж идэг. Харин хүмүүс өөр дээр нь очдог. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Зарим үед чи хэдийн хар муурын энергийг гаргасан ч гэсэн зарим үед чи бусдыг үнэхээр татаад тэр хүн чиний араас гүйхгүй байх тийм тохиолдол байдаг. Яагаад гэвэл чи хүн болгоны type биш. Зарим үед хувь заяаныхаа хувьд байгалийн хуулиараа чи хүн болгоныг угаасаа өөрийнхөө араас гүйлгээд өөртөө дурлуулж болохгүй. Энэ бас нэг байгалийн хуулийн юм яваад байгаа. Тийм учраас зарим нэгэн хүн чам руу ирэхгүй чамаас зүхтаад чи яаж хичээгээд болохгүй байх юм бол чи зүгээр л өөрийнхөө амьдралыг бодоод тэндээс явна. Хүн угаасаа хин нэгний араас гүйж зүтгэж байж хин нэгнийг авч суудгүй. За магадгүй чи хөдөлмөр гаргаад аваад суусан ч гэсэн тэр эмэгтэйн хувьд насан туршдаа тэр хүний араас гүйж урд хойгуур нь байж амьдрах хэрэгтэй болдог. Энэ нь ерөнхийдөө бол жаргалтай амьдрал биш. За дахиад нэг жишээ гэх юм бол энэ эмэгтэй аягүй гоё жишээ авсан байсан. Энэ эмэгтэйгээр жишээ авч байгаа хгүй. Энэ эмэгтэй ингээ харахад аягүй тийм dark feminine гаргахаар тийм эмэгтэй харж байгаа ч гэсэн өмнөх relationship-ийг харах юм бол relationship-тэй айгүй тийм golden retriever-ийн энергийг гаргадаг байсан гинэ. Хэрвээ та нар одоо body language-ийг ч гэсэн харах юм бол чи миний бүх зүйл надад чамаас өөр хинч байхгүй, би зөвхөн чам тайртай гэсэн тийм энергийг гаргадаг байсан. Тэгээ эмэгтэй хүн хэд тийм энергийг гаргаад ирэх үед нөгөө залууга хар муур болгож хувиргадаг. Жишээлбэл энэ залууг та нар хардаа маш өөртөө ихтэй харагдж байгааз хэдийгээр энэ хоёр энэ зурган дээр маш аз жаргалтай харагдаж байгаа ч гэсэн хэдэн 7 хоногийн дараа өөрөөс нь 10 дэх охиноор өөрийг нь сольсон гэжсэн. Гэхдээ энэ зургийг харах юм бол одоогийнх нь найз залуу та нар угаасаа зурган дээрээс хараад хэлж чадах байх. Энэ зурган дээр юу өөр вэ гэх юм бол эрэгтэйгийнх нь хувьд яг тэр golden retriever-ийн энергийг гаргадаг. Эмэгтэй нь болохоор одоо хар муур болоод хувирцсан байгаа. Ерөнхийдөө эмэгтэй хүн нь хар муурын энерги нь байхдаа маш их аз жаргалтай байгаад тэгээ өөрөө бас гэрэлтэж чаддаг. Гэхдээ эрэгтэй хүний хувьд ч гэсэн яг энэ golden retriever-ийн энергийг гаргаад хар мууртай хамт байхдаа жаргалтай байна. За дараагийн жишээ нь болохоор маш сонирхолтой. Жишээлбэл энэ эмэгтэй хар муур гэтээ энэ эрэгтэй golden retriever болгосон гинэ. Үнэхээр сонирхолтой зүйл гэх юм бол түрүүний залуугаас найз охиноо хайсан. Энэ залуу 10 жилтэй зохинтойгоо хамт байгаад эхнэрээ болгоогүй байж энэ эмэгтэйтэй хамт байгаад нэгэн сарын дотор эхнэрээ болгох хүсэл тавьсан гэсэн. Энэ бичлэг дээр маш сонирхолтой зүйл хэлсэн юу вэ гэх юм бол эрэгтэй хүмүүс сайхан сэтгэлтэй тиймэрхүү эмэгтэй хүнд л дуртай гэдэг. Гэхдээ яг үнийг хэлэхэд үгүй. Эрэгтэй хүн угаасаа амар бичс дуртай байдаг гэж хэлжсэн. Тэгээ жишээлбэл энэ залуугийн хувьд гэх юм бол нэр төр мөнгө бүх зүйл нь байгаа. Эмэгтэй хүн болгон энэ залуутай дээдлэхийг хүсэж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй хувьд юуг харуулж чадсан бэ гэх юм бол надад үргэлж сонголт байгаа. Чамтай чамгүй миний араас зөндөө олон гайхалтай эрэгтэй
хүмүүс гүйж байгаа учраас чи байсан ч байгаагүй ч миний амьдрал одоо гайхалтай гэсэн тийм одоо хандлагыг харуулж чадсанараа энэ эрэгтэйг аягүй их татаж чадсан гэж үзэж байгаа юм байна. Дараагийн бусдыг араасаа гүйлгдэг нэг чухал энерги юу вэ гэх юм бол ямар нэгэн те өөрийнхөө хүслийн залуу ч юм уу те мөрөөдлийнхөө залуу гоё өндөр статустай тийм залууг татахыг хүсэж байх юм бол чиний одоо зэрэглэл төвшин бас адилхан өндөр байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүн чиний араас одоо ухаангүй гүн. Яагаад гэвэл те чам тэр давуу талууд байгаа учраас тийм учраас те бид нар үүн дээрээ баг зэрэг ажиллаж бол жишээлбэл те чи магадгүй маш өндөр статустай залууг татахыг хүсэж байх юм бол чи өөрөө маш үнцэн тийм эмэгтэй байна. Өөрийнхөө мэдлэг боловсрол гадаад төрх бүх юмдаа анхаарна. Энэ нь чи үнэхээр гоё эмэгтэй байх ёстой гэсэн зүйл биш. Гэхдээ үргэлж өөрийнхөө арай дээр хувилбар, арай гоё хувилбарыг бүтээх гэж хичээ. Дараагийн нэг маш чухал зүйл гэх юм бол чиний амьдрал тэр хүнтэй хүнгүү маш одоо утга учиртай байх хэрэгтэй. Гэхдээ тэр хүн зүгээр чиний амьдралд одоо нэмэгдэл аз жаргал болж орж ирж байгаа. Магадгүй тэр хүн чамтай ерөөсөө холбогдохгүй байж магадгүй, гинт алга болчих магадгүй те. Болцно гэжээснэ болцгоо болоод ч юм уу эсвэл хэдэн өдөр чамтай мессеж бичижсэн алга болсон ч гэж магадгүй. Гэхдээ чиний амьдрал үргэлж утга учиртай, чи үргэлж хийх юмтай байх хэрэгтэй. Сая бодоод үзтээ чи ингээд завгүй ямар нэгэн зүйлийг хийх гээд бүтээх гээд явж байхад тэр хүн одоо чиний ерөөсөө тэр хамааралгүй энергийг чинь мэдрээд чиний араас ирнэ. За мөн түүнээс гадна чамд алдах зүйл ерөөсөө байхгүй. Мэдээж өөрийнхөө арай дээр гоё ухаалаг хувилбарыг татах үед чиний амьдралд орж ирэх хүмүүс чинь бүр их, чиний араас гүй хүмүүс чинь бүр их болно. Дараагийн маш чухал хар муурын энерги нь болохоор хин нэгнийг ерөөсөө амьдралаасаа явуулахаас ерөөсөө айдгүй. Өөрийгөө хайрладаг эмэгтэй хүн одоо амьдралын үн цэнийг мэддэг. Хүн болгон те энэ амьдрал дээр ямар нэгэн зүйлийг бий болгох гэж ирсэн эрэгтэй хүн тэр хүний амьдрал нь биш. Энэ амьдрал дээр зөндөө олон гайхалтай зүйл байгаа. Чи зөндөө олон гайхалтай зүйлийг бүтээх ёстой, хүртэх хэрэгтэй. Тийм учраас те хамт байх ёсгүй хүндээ хамаг энерги ерөөсөө зарцуулахгүй. Хэрвээ тэр хүн амьдралаас чинь явах шаардлагатай бол тэр хүнийг явуул. Угаасаа тэр хүн явж байж зөв хүн нь чиний амьдралд гарч ирээд чиний амьдрал чинь гэрэл гэгээтэй утга учиртай байж чадна. За тэгээ та бүхэндээ өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Үргэлж бусдыг араасаа гүйлгдэг тэр хар мурын энергийг гаргадаг тийм эмэгтэй байгаарай. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.